Монголын эрүүл мэндийн төв сонсож байна. За хаанаас ярьж байна? За хэний хэм блэ? Ог нэрээ хэлээрэй. За регистрийн дугаар. За дуудсан шалтгаан. Мориноос ойцоо. За өөр зовөр яаж байна? За би эмчт хэлээдгий. За яасан бэ миний дөө? Морин үргээд олчлаа. Яа. За одоохон юм чинь одоохонд. Өөр газар өвдөж байгаа юм байна уу? Мөрөөр өвдөж. Мөр өвдөж байна? Тий. Морин яасан үргэцсэн юм уу? Тэгээ нэг шугнаас үргээд өвдөж. За морин барьж байгаараа хүүхдийн морийг барьж байгаа. За жоохон өвдөн шүү миний дөө. За. Одоохон юм чинь одоохон чиг бариад үгүй. Хан өвчин амлах тариа тарьж. Тарианаас айхгүй шүү дээ. За. За энийг ингэрээ. Яа. За зүгээр одоохон доо. За одоохон. За намайг ган болтын булган гэдэг. Би 2010 онд эрүүл мэндийн шинжилгээний их сургуулийн анагаах ухааны сургуулийг хүний хэмж мэргэжлэр суралцж төгссөн. 2010 онд өөрийн хүсэлтээр Булган аймгийн Хутаг өндөр суманд анх төлбөрийн гараагаа эхэлж Хутаг өндөр сумын дотрын эмчээр ажиллаж байгаад эрүүл мэндийн газраас Булган аймгийн Могд сум руу намайг хувийн хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр томилж 10-11 сард ирж ажиллаж байсан. Тэгээ үүнээс хойш тасралтгүй одоо суманда эрүүл мэндийн төвийн дарга, хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, за эрүүл мэндийн төвийн эмчилэгч их эмч гэсэн ажлын байрууд дээр тасралтгүй 15 дахь жил рүү ажиллаж байна. 2012-оос 14 оны хооронд гэмтэл согог судлалын үндэсний төв дээр гэмтэл согын заслын эслийн эмч мэрэгчлэр үндсэн мэрэгжлийн сургалтанд хамрагдсан. Уг мэрэгчлэрээ бас суманда тусламж үйлчлэгээ үзүүлээд явж байгаа юм эмч байна. Мэдлэгтэй өндөр чадвартай дурсгалтай ихэнх нь л одоо 10-аас 30 жилийн хооронд ажиллаж байгаа хүмүүс байна. За залуу боловсруулагч одоо сүүлийн үед бас мэдлэг чадвартай боловсруулагч ярьж ажиллаж байгаа. Жишээлбэл одоо дурдах юм бол их хэмж Сарангой байна. За ер нь солигчдараас ярих юм бол манай одоо Ахмад совилогч Баасанж байна. За бас түүний араас бол одоо совилогч Бямсүрэн, Цэндбаяр, Бачаргал гэсэн одоо ийм совилогч нар бол одоо бахархуйш тийм мэргэжлийн одоо өндөр түвшинд бол ажиллаа явуулж чаддаг юм совилогчдор байгаа. Совилгын тусламж үйлчлэгийг одоо 4 ээлжийн совилогч 8-16 цагаар ажилладаг. Ээлжийн хугацаанд одоо совилогч нарт бэлэн байдалд байнгын 16 цаг 8 цагаар ажиллаж байгаа. Тэгээд дуудлага ирэхэд бэлэн дараагийн одоо ээлжийн эмчид танилцуулна. Хэдвэргээс хаанаас ирсэн бүх өвчний онш зэргээр шалтгаалаад хамаарат эмчтэй танилцуулдаг. Манай эмнэлэг бол 1938 онд Харшаан булгийн эхэнд хүний баг эмчийн салбараар үүсгэн байгуулагдчихсэн. Улмар 1962 онд их эмчийн салбар болсон байгаа. За Могд сумын эрүүл мэндийн төвийн түүхэнд бол хүний гавьяат эмч 2 ажиллаж исэн байдгийг. Нэг нь одоо Монгол Улсын хүний гавьяат эмч цэргийн бэлтгэл хорондоо Ламчингийн Баясгалан Булган аймгийн сайхан сумын хариут. За хоёр дахь нь бол бас Монгол Улсын хүний гавьяат эмч Ламжийн Нарантвэ гэж эмэгтэйчүүд их хэрхэн эмч хүн байсан. За алдар гавьяатны өлгийн нутаг учраас бас түүхэн том одоо мэрэгжлийн авраг гавьяат эмчнэр манай суманд ажиллаж исэн түүхэн юм байна. За одоогоор бол манай эмнэлэг албан ёсны 21 орон тоотой. За 21 орон тоон дотор их эмч 2, эмнэлгийн мэрэгчлэлтэн 13, нийт 15 эмнэлгийн мэрэгчлэлтэнтэй. За эмнэлгийн мэрэгчлэлтэн дотроо бол тэргүүлэх зэргийн болон ахлах зэргийн нийт 8 албан хаагчтай. За төрийн дэд одон медаль, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гац одонгоор шагнагдсан нийт 5 албан хаагчтай. За эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй 8 албан хаагчтай нийт одоо ингээд 21 оронтойгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Манай хамт олон бол ажил мэргэжилтэд гаршсан удаан олон жил ажилласан туршлагатай ийм хүмүүс байдаг. Манай сумд одоо гадны одоо бас нэг амрагч нар яг тэгвэл бид нар чинь халуун аршаа байгалийн аялал жуулчлалын одоо бас бүсгүүдээр онцлогтой оруулал одоо хүмүүс их наацаж ирж очиж амардаг. Тэгээ энэтэй холбоотойгоор бол бас янз бүрийн осол хоордог хэмжлэнгийн бодлол одоо өвчлүүд бол бас
гэмтлүүд гэх юм уу юм дуудлууд бол бас нэлээд хэмжээгээр ирдэг. За энэ дээр бол бид нар бол цаг алдалгүй одоо багаар шуурхаа болон авч хүмүүстэй бол яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэдэг. Ингэхдээ бол нөгөө тухайн одоо тэр өвчтөндөө бол бид нар бол эрмэлэн ангилтаа тогтоогоод за тэгээд бид нар багаар нөгөө тусаа эмчийн албан тусдаа суврагчийн тусдаа нөгөө тусламжуудаа бол цаг алдахгүйгээр эрмэлэн ангилаад за тэгээд хамгийн гол нь нөгөө хүн дээр бол хүнээ докторжуулах усад одоо нөгөө эмчлэгд бол цаг алдвал одоо хүргэдэг дээ. Зуны улиралд бол яаралтай тусламж илүү ихээр авар асал илүү ихээр гардаг. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө өвчтнийхөө байдлаас шалтгаалаад Улаанбаатар хот руу ч юм уу илүү их тээвэрлэдэг. Хүний нөөцийн хангалт гэдэг бол өөрөө манай салбарын бас их том асуудал байж байгаа. За би бол харьцангуйгаар сүүлийн одоо 5-6 жилийн хугацаанд бол манайх дутагдах гачигдах одоо эмнэлгийн мэрэгчлэлтний оронтооны дутагдал бол байхгүй ажиллаж байгаа. За энийгээ бас олзуурах ууштай давуу тал гэж ойлгож явдаг. За манай эмч нар, сувилагч нар бол нийтдээ 4-5 ээлжээр яралтай тусламжийн болон дуудлагын баг болж ажиллаж чаддаг. Өөрсдөө хуваар гаргаад дуудагдах хуваартай хувааргүй бусад өдрүүддээ бол аль биесээр бас чөлөө зөвшөөрөлтөй байх үедээ бол утас унтраах хэрэгтэй байдаг. Утас унтраах хэрэггүйгээр ажилладаг гэдгээр манайх онцлогтой манай салбар өөр. Яралтай тусламжийн чиглэлээр богино хугацааны одоо кредитийн болон кредитийн бус сургалтуудыг манай эрүүл мэндийн газар за нэгдсэн эмнэлэг маань хамтран зохион байгуулж ирсэн. Энд бол мэрэгчлэтнүүдэд тогтмол хамруулдаг. За ажлын байран дээр бас би өөрөө мэрэгжлийн гэмтэл сувгийн эмч учраас ажлын байран дээр дагуулж, дадлагжуулж ажиллах тохиолдлууд бол бишгүүдээ гардаг. За энэ дээр бол нэгдүгüүрт баримтлах зарчим нь бол одоо би албан агчид бол яарч сандарч болохгүй, айж болохгүй гэдэг ийм юмыг хэлж сургаж идэг. Айсан сандарсан хүн буруу шийдвэр гаргадаг. Тэрнээсээ болболоод одоо үр дүн буруу одоо маш муугар гарах тохиолдол байна. Бид нэр ковид 19-д бол өстой бид нар жинхэнэ хамтарч ажиллаж чадсан. За ялангуяа тэн дээр бол манай булган эмчүүд бол бас нэлээд өндөр төвшөнд бол одоо өөрөө бараг энд 15-6 хоног л бараг фокус дотор ажилласан доо гэдэг талаас тэгээд бид нар ч одоо бас тухайн эмчигээ одоо бас одоо бид нар ч өсөж чадах шинээр бас л тэр үед бол хамтраад одоо нэг байгуулж очиж ковидын хүнд үеийг бол бид нар туулсан да. Эрүүл мэндийн төвийнх нь бол одоо их чадварлаг хамт олон байдаг. Булган эмч маань бол одоо бүх талын мэдлэгтэй энд үзүүлсэн онш Улаанбаатарт очиод үзүүлэхэд бол яг л таарч идэг. Ер нь үзүүлэхэд бол ер нь голыг олоод хилчдэг. Тэгэхээр би одоо ард иргэч гэсэн үйлчлүүлж үзүүлэхдээ бол сэтгэл ханамжтай байдаг. Бас ард түмнийхээ төлөө хин нь одоо бас ямар өвчтэй, юун дээр анхаарах вэ? Тэр талаар одоо гудамжинд явж исэн ч хөө чи тэгэн шүү, ингээн шүү гэж байнгын одоо зөвлөмж өгч яадаг. Эрүүл мэндийн төвд одоо нэг үйл ажиллагаа явуулж бат манай хинч бол ажлын ачаал даадаг, түргэн шуурхай, удирдах арга барил мэрэгжлийн хувьд бол маш боломжтой залуу боловсон хүчин байна. Ажиллахад бол ер нь их туршлагатай, мэдлэг чадвартай тийм эмч ундаа манай булган эмч бол 12 жил хамт ажиллаж байна. Тэгээ одоо энэ хамт ажиллах хугацаанд бол тэр үнийг сайхан олголттой сайхан зан чанаруудыг бол би мэддэг болсон. Өөрөө бол одоо их мэдлэг боловсролтой бол их анхаардаг. Цаашдаа бол би булган эмчигээ жоохон өсөн дэвжээд энэ мэрэгжлээс илүү дахиад илүү одоо нарийн мэрэгчлэл бүр нэлээд одоо өдөр тухааны юм уу эсвэл бүр нарийн мэрэгчлийн сайн эмч би болох болов гэж би дотроо боддгийн. Тэгээсээ ч гэж би дотроо өсөж яадаг да. Булган эмчтэй бол би сая өсөн дэвжээсээ энэ залуу хүнийг бас дахиад цааш нь одоо бас найрсаад сургаасаа л гэж би боддгийн. Өөрөө яагаад гэвэл энэ чадвартай учраас л 2024 оны шилдэг эмч гэж сонссон. Тэгээд тэхээс ч аргагүй гэж бодож байна. Ард иргэдтэйгээ бол нээлттэй, чөлөөтэй одоо гудамжинд явж исэн чи чиний тэр чин болохгүй байгаа шүү. Яасан ийсэн гээл ер нь байн хүний төлөө санаа тавьж уцаар ярьсан чинь нөгөө юмаа ууж байгаа юу би чи яаж ийн гэл ингээл байнга ингэж яадаг. Тэгээ хүний төлөө явдаг учраас шилдэг эмч болохоос ч одоо аргагүй гэж бодож байна. Талархаж байгаа. Ягаад гэвэл нүдэ олсон шагнал гэж бодож байна. Ер нь бол хамтарч ажиллахад их төшиг долгууртай, мэдлэгтэй, ур чадвар сайтай. Тэгээ өөрийнх нь үндсэн мэргэжил бас медицинийн засар нарийн мэрэгдсэн гадаад хэлтэй англи, орос хэлээр ер нь ямар ч юмыг л орчуулах чадвартай, хамтарч ажиллахад их таатай байдаг. Гэмтлийн югаар бол урд дэвсийнхаа бас сумдуудыг хариуцаж одоо сумын юунд одоо дуудлаганд очиж бас үйлчлдэг. Тийм юм шүү дээ. Тэгэхээр бид бол бас
Энэ залуу улс өвчин байгаад бол бид нар манай хамт олон бас бахархдаг юм аа. За хүн талаас манай булгаан чинь бол ер нь их нөхөрсөг хүн шүү дээ. Ер нь бол их хамт олонтойгоо их энгийн одоо залуу хүнд байдаг тэр зан чанарууд нь бол хүнтэй хэмтэй хардаг ахаа ихчээгээд одоо бид нар чинь бол булгаан чинь одоо манай эрүүл мэндийн төвөнд даргалт бид нар даргалыг дууддаг л бид нар их юм шиг. Гэтэ одоо энгийн цагтууд бол дарга зэрэг ихгүйгээр бол бидэнд бол одоо ахаа ихчээгээл ахаа ихчээ бас өөрөө бол одоо биднээс сонсдог. Бид нар бол булгаан амчаас сонсдог гэж зурлах байнга л хоорондоо холбоотой. Их хингээ харилцаатай. За гэр бүлийн хүн бол бас их сайн шүү дээ. Одоо манай булгаан амчи бүхий л ард талыг хариуцаж байнга л одоо тэр хүнийг одоо хайдаа дуухтаа сайн явуулах талсан гэр бүлийн хүмүүс бол маш их анхаардаг. Ер нь эмч хүн гэдэг чинь сайхан мэрэгчл шүү дээ. Ар гэрээ бол хоёрт тавьж ард иргэдийн төлөөл ер нь зүтгэж явдаг. Тийм сайхан мэрэгжил. Хань ижлэрээ бол ер нь л бахархаж явдаг. Нутаг усандаа ирээл 13 жил болж байна. Тэгэл доктор суршилтай энд ажиллаж амьдарч байна. Хүүхдээ Улаанбарханд игдээд миний ань чинь гэртээ оролгүй, гэртээ ирж хонолгүй 14-5 хоног яг эмнэлэг дээр аль хүүхдүүдээ сахиж хүмүүлгэж ирсэн. Тэрнгээр нь харж л айгүйх бахархаж ирсэн да. Өөрийнх нь хүүхэд гэртээ өвдгөө твтж яхад бусдын хүүхэд бусдын эрүүл мэндийн төлөө нойр хайлгүй очиод нэг удаа өөртөө ялархаж үзээгүй энийгээ л утдаг. Тийм л үед нь айгүйх бахархаж ирсэн. Гэртээ бол тэс өрөн штэ. Ерөөсөө нэг дүлгөөхөн хүүхэд тарьтай л тийм л. Гэртээ орж ирлээ, хаалгаа онголгоол орж ирлээ, ер нь инээд хөөр баяр баясгалан. Ер нь л тийм тайван үндэ. Энэ аялал жуулчлалын бүс нутаг болж байгаагаас гадна манай сум гэлтгүүгээр ер нь манай Монгол Улсын хөдөөгийн хүн амд нэг тохиолдож байгаа сүүлийн үеийн маш их том бэрхшээлүүд бол цонхлон тохиолдох өвчнүүдийн дунд хавдар гэмтэл гэдэг энэ хоёр тохиолдол бол 4-5 дугаар байран дээр орж ирж байгаа. За ялангуяа осол гэмтэл гэдэг юм бол мэдэгдсэн мэдэгдээгүй маш их хэмжээгээр явдаг. Үүний уул суурь нь бол эрүүл мэндийн боловсруулалтаас гадна энэ архи тамхины хэрэглээ гэдэг юм маш их байна. За ялангуяа одоо хөдөөгөр манай иргэдийн эмэгтэйчүүдийн сургуульд явж ирэх эрэгтэй хүүхд яах вэ? Эрэгтэй хүүхд бол одоо малаад амьдарч болно гэснээс үүдээд хүн амын нийт дунд тохиолдох залуучуудын эрэгтэй хүмүүсийн өдөө байгаа тохиолдол нь их эмэгтэйчүүдийн тоо бага байдаг. Үүн дээрээсээ шалтгаалаад залуучууд одоо гунж гутрдаг юм уу? Эсвэл сэтгэл санаагаар хямрдаг юм уу? Архи тарсыг их уудаг. Үүнээсээ бол согтуугаар тээвэр хэрэгсэл барих, моциклтой тавих, машинтай тавих, морьтой явж явах, зодолдох, гэмтэргийн шин чанартай ийм асуудлууд гаргаад насан туршдаа гэмтэх, бэртэх, амь насаа алдах, тахир дутуулах ийм асуудлууд бас нэмэгдээд байна. Манайх бол айрны үлгийн нутаг Монгол. Ялангуяа хөх савны хэрэглээ маш их байна. За манайх саяхан сумын тамгын газраас, сумын хэсэг дарга түүний тамгын газраас санаачлаад эрүүл мэндийн төвтэй хамтраад малчтын зөвлөгөө хийсэн. Энэ дээр малчтын зөвлөгөөн дээр бид нэр уриалга гаргасан байгаа. Хөх савнаас хөхөр рүү шилжье гэдэг. Уламжилт хөхөр гэдэг бол өөрөө айрны ам чанарыг сайн хадгалдаг, сайн эсэгдэг. Хөх сав бол одоо дотор нь юу хадгалж байгаа нь тодорхойгүй, ямар хортой бодис байсан тодорхойгүй ийм юм дээр манай малчтын иргэд одоо хадгалах, амрыг нь бодож, удаан хадгалахыг бодож ингэж хэрэглээд байгаа нь энэ эргээд хөдөө орон нутгах юм хоол уусруулах замын хавдрын бусд шалтгаанд урьдчилан өвчнүүдийг үүсгэж байгаа нэг шалтгаан болж ийн гэж үзэж байгаа. Тэгээ энэ дээр бас хөдөлмөрчдөө иргэдтэй малчттай уриалахад бол хөх савнаас хөхөрлөө шилжиж гэж бас уриалмаар байна. Гэгэн бурхны илчмэн та тавлан заяаган хүний төлөө зориулсан цэнхэр гарга амгаа хилчээ цэнгэлт түнээ аврах инчээ тандаа бид нар бүгдээрээ баярлан дуулаа цэнхэр гарга амгаа хилчээ цэнгэлт түнээ аврах инчээ тандаа бид нар бүгдээрээ баярлан дуулаа
байна уу? За, булган эмчээд дахиад цаашаа алсын дуудлага гарлаа. 1-р баг руу. За,